Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ бүхэл бүрийн гурилаар самартай дасан жимстэй талах хэрхэн хийсэн талаар танилцуулъя. За эхлээд дрожжо бэлтгэн. За үүний тулд хүлээн усан дээрээ 6 г дрожж 15 мл том албаар нэг цагийн балхыг. За ингээд 15 минут орчим байлгаад хөөлгөнө. За дараад нь гурилаа бэлтгэн үн дээрээ бүхэл бүрийн гурил дээрээ багахан 400 г бүхэл бүрийн гурил дээр 100 г дэд гурил нэмээд ингээд гурилаа бэлтгэн. За дээрэс нь давсаа нэмээд сайтар утгаж өгнө. За үүний дараа 15 минут орчим болсны дараа дрожж маань хөөгд ирэхээр дрожжо хийгээд гурилаа зөөрнө. За энэ гурил маань маш зөөлхөн болно. За жоохон бага зэрэг хатуутар хиймээр за гурилынхаа талхныхаа тийм зөөлхөн биш жоохон шигүү болгомоор байвал гурилаа бага зэрэг нэмж хийж болно. За ингээд гурилаа эвэнд ортол нь сайн нухаж өгнө. За ингээд дээрэс нь хатаасан жимс самрыг нэмээд дахин сайтар нухна. За ингээд эвэнд орсны дараа таглаад дулаан газар 1 цаг орчим байлгаж хөөлгөнө. За ингэхдээ нухах явцад нэлээд шингэвтер учраас хураа гурилыг бага зэрэг ашиглаж болно. За ингээд зураад эвэнд орсон гурилаа таглаад 1 цаг хөөлгөж байлгана. За зурмаг маань маш сайхан хөөж за талхаа хэвлэхэд бэлэн болсон байна. За энэ удаад би зурмага 3 тэнцээ хуваагаад 3 жижигвтер батун хийсэн байгаа. За ингээд зурмага 3 хуваасны дараа сайтар нухаж бас дахин эвэнд оруулаад 20 минут орчим амраана. За 20 минут орчим амраасны дараа зурмыг дахиж хөөгд эхлэхээр одоо хэвлэнэ. За ингээд нэлээд сайн гараараа дэлгэж өгөөд нэг талаас нь сайн нягт хуйлж өгнө. За ингээд доотлын амсар хэсгийг сайн бүхэлж өгөөрэй. За ингээд 3 жижиг батун маань бэлэн боллоо. За нийт зурмгуудаа бүгдээр ингээд хэвэнд оруулсны дараа хэвлэсний дараа шарах шүгэнийхээ листэн дээр тавиад цэцэлт хийж өгнө. За ингээд цэцэлт хийснээр дараа тэр листэн дээрээ тэрчгээр нь дээрээс нь дулаахан зүйлээр бичээд за 30-аас 50 минут орчим амраана. За ингээд амраад хөөж бэлэн болсон талхаа эхнээс нь эхлээд жигнэнэ. За 180 градус 30-аас 40 минут орчим жигнээд талх маань бэлэн болно. За энэ минут градус бол таны төхөөгчний хүчин чадлаас хамаарх учраас талхныхаа барихад хэдэн минут шаардлагатай байдаг. Тэр минут градусаа баримтлаарай. За энэ удаад хийсэн талх маань маш зөөлхөн тэм талх болсон байгаа. За нэлээд нягт тэм талхаа нягт хэвлэртэй болгоё гэвэл та гурилаа нэмээд хийгээрэй. За энэ бүхэл бүрийн талх маань маш амттай болсон байгаа. Та бүхэн минь даган дуурайж хийгээд хүүхдүүдтэйгээ болон гэр бүлийнхнийгаа дайлаарай. Анхаарал тавин үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.